Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Зуны сайхан өдрийн мэндэ. Ямар тааш та хэдэд дэндүү сонирхолтой соо шин кино яриад бий. Окей. Нэр нь штэ. Excel. Юу гэдэг юм бол та мэдэх. За мэдэх. Эдитер киноны нэрийг харуулчаарай. За тэгэхээр хийдэг зан үйлээ бүгд мэдж байгаа тул олон долоо юм шалж чаналгүй шууд л ерөөсө шаагаад орсон дээр болов гэж бодно. Хөш. Яг энэ бичлэгийг үзэж байгаа чи. Тийм ээ чи. Манай үндсэн сувг дахиад YouTube-ийн ганц содгор ажигласан тул хэдүүлээ одоо энэ сувг дээр дардаг юм дараад мөн Telegram сувг мөн нэгтэй ойрхон холбоос холбоотой байж болох болсон шүү. Окей. Манай үсэн тэнд хэдийнэ 11,000 гол болсон учраас заримдаа тэнд ганц нэг бичлэгээ шидэж байх болохоор description дээр байрлах линкээр дэгдэж ороод байна. За. Бичлэг рүү орцгоё. Тэгэхээр нүдэн дулаахан шаргалуус тэмхтэй хөөрхөн борхон хүүтэй санжилтай. Тэгэл нардаг өдөр нам сайдлаг гадуур суугаалаад ээж хүү хоёрын цаг магаас сууж байсан чинь тэнгэрт нэг нисдэг дэрэг шааж ах юм аа. Гайхал харсан чинь гинэт хуучны сэрэгт байсан дурсамжууд нүдэнд нь тодроод л хажууд явж байсан хаа хамаагүй хүнийг барьж аваад дэлгэв зодоод хайждаг шүү. Өгийн уу ухаан мэдрэлээ алдаад байдаг юм л та. Би юу хийчвэ гэлээ мороод алхаж байхад гэртээ ирэл учиргүй кикбоксинг дасгалаа хийчээд хүүгийнхээ гарт ирээс алтгуулчаал хамт өөр нутг руу явах гэж байсан юм уу яасан тэгсэн утсанд нь Афганистанд болсон хэргийг мартаар энэ гэсэн бичлэг ирдэг юм байна. Яатсан ч юм байгаа мэдэхгүй. Элчингийн байранд л шаагаад орчих шиг болсон. Бөө харуул хамгаалал чалгал чүүлгээр явж байгаад ашгүйнийг сандалны бараа харлаа. Тэгсэн муу манд ямар ч хөдөлгөөнтэй юм. Ийш тийш үсэр цогчоод байхаар нь хүүхдийн тоглоомын өрөөнд үлдээчээд ганц боргол гударч санаатай яваад ирсэн чинь нөгөө банд байхгүй. Болон дохой самраал хайгаал байжаа баруунуудаараа харсан ч байхгүй зүүнүүдээрээ харсан ч байхгүй. Сааста яг айн шити хөдлөх гэж бачимдсан чинь цагдаа нар чирнэ. Том хүн байж яах гэж хүүхдээ ганцаараа нэрхсэн юм бэ? Чиний буруу байж тээ энтергээд халгаадаг. Нэг сахалтай нөхөр гарч ирээд энэ цагдаа залуу хүүхч нь хайхад туслана. Гэл ийш тийш тойруулаад байдаг юм байна. Тэгсэн ихчийн өвчөө хөдлөөд энд нэг эрэгтэй эмэгтэй хоёр цүнх солилцож байгааг би харсан. Тэгээд над руу аймаар эвгүй хараа шахаад байсан. Айг бол манай хүүг аваад явцсан байх үү дээ. Гэл элдэв досоо санаа дэвшүүлээд хий айж өгнө. Юу ч ярьсан миний хүү яасан бэ? Гэт бүр сисима болох нь холгүй. Энэ хүүхэн Афганд ажиллагаанд оролцож байснаа да. Тэгсэн одоо наад газараасаа гар маргаа тушаал ирсэн чинь хүүгүүгээр хаашаач явахгүйгээ зогтож байх гэд нөгөө эрийг бүр шанаадаж барай төвдөлт. Эргүүдэд суухаар яр шиг эндээс оргон цайлаад хүүгээ хай. Гараад хайгаад явах юм дээр илэрээд яагаад намайг энэ өрөөнд хориод байгаа юм бэ? Гэд гэлс үсээ шовтарч хаяад худлаа бичиг өрөнд гаргаж яваад нөгөө хүүхдийн өрөөнд орсон чинь хүүгийнх нь тоглоом нь яг байна шүү. Нөгөө нэг эвгүүгээд байсан хаалганыхан тэнд очоод цонхоор шууд гараад гүүр мүр юу байдгийг авирчулах бүх газраар үсрээл авираа шааж өглөө. Тэгээд нэг бүтэлтэй явж байгаад үсрээ шаажигс байхгүй. Шат мөр гэж унахтаа мөрөө эвгүй болгоод. Тэгээд харсан чинь нэг тээврээс нь ордог цонх байхаар нь балбаж хагалж ороод яадаг ч өрөө юм хүүгээ бас хайж явж шүлсээ аяад үсэрсэн зүг рүү шааж явсан. Нэг хүүхэнтэй тараад шууд гэрлөө ороод цүнх савыг нь ухаж дөнгөхөд жоохон хүүхд харсноо энтергээ шаасан чинь нөгөө хүүхний цүнхнээс баахан үнд дэдлэл гараад ирдэг. Гаднаас нэг хүн сүргэлтээр оруулж ирсэн чинь азуулж нэг хүүхэн намайг дээрлэхэд байна гэж хэлсэн ч байшгүй. Чи юун хүү хайгаад байгаа юм бэ гэд чухам яриа өрнүүлсэн чинь эндээс бас хамаагүй гарч болохгүй. Өрөөндөө саадуулж байгаа хүүхэн юм уу хайшаа юм. Юу ч болоод байгаа мэдэхгүй. Чи намайг эндээс гарах, би чамайг хөөгч нь олоход туслая. Ухааны юм тохиролцоол гарцгаадаг юм байна. Энийг ч одоо хүн зодохын өвчтөй байна гэж байх вэ? Коридор талгаж явсан цагдааг өчиргүй очоод өчөөд мушгаад шагавлагч юм байна. Тэгчээд бас гавлаад байгаа маа. Түлхөр мөлхөрийн хуу хамаа цаашгаа явлаа. Гэнгийн өнгөрсөн баларсан амьдрал нь нүднийх нь үзүр сүйтгэн дээрээ хэсэг манарч гайхаж байгаад зориг шулуудаад хүүхдээ агуулахаар хайгаад явлаа да.
Хоёр стач Америкийн консулын байрны дотор Мариотод байгаа юм байна штэ. Чи хүүгээ энд байсан гэж хий төсөөдөд байгаа юм уу? Гэ шааж шүү сүулдэ хэрэлдээд би хүүгээ хаад. Үгүй би эндээс гарна гэдэг хуцаж байх хооронд нь цэвэрлэгээний хүмүүс шиг дүрээс гэж худал шааж орж ирсэн хоёр нөхөртэй учиргүй нэгнээ үйлцэлцээд эхэллээ шүү. Эмгэлтгүй барьж аваа шанаадахын чулуудахын мэдэхгүй. Биста нүд хальтрам зодон дундаа хэсэг илэрч байгаад дэлгэв зодолтоод манай пүүжэ шиг бочкины тагаар нэг нь хусаад нөгөөхтөө жэтлигийн кунфугийн дүрмээр хусалцж байгаад нөгөө сахалтай эрэхтэйгээр мэдээ алдуулагч тариулаад ухаан балартаад яваад өглөө. Хүүдий зүүдэндээ ястаа нөхөртөгөө хийсэн тэр нэгэн халуухан үйлдэл хүүхэд мөнхөд гээд бүгдийг хараад яг 50-ийн даваан дээр эмнэлгийн орон дээр сэрээшсэн. Бүр хөлөөлж мөлүүлцөө. Юу вэ? Хоёр гончтой хүмүүс заа яасан гайгүй юу гэж яах шиг. Аалан шүү өста. Бүр хөөе. Та Афган тулдаж явснаас хойш толгой төрхөнд асуудалтай болсон байл та хөө. Таны энэ байранд танилцсан гэдэг байгаа Ирина гэд хүүхэн Иринаач гэдэг хүн байна. Ер нь та эвгүй ээ шүү. Ясаар та энэ байрлагад ганцаараа орж ирсэн байна. Хүмүүтэйгээ орж ирээгүй шүү гэшээс. Бичлэг үзсэн чинь нэрээ ганцаараа яваад юмтай харьцаад байх юм. Ирина Марина хажууд нь бас байхгүй. Ерөөсөө бүх юм ганцаараа хийгээд яваад байсан болж таарлаа шүү. Байхгүй илэрээ шээс. Унтаа зэрхээр зүгээр болох болов гişээс. Нэг сэрсэн нөгөө Ирина ч хамаг хүлээсийг тайлаад ястаа. Одоо шай хоёул дахиад ирэлдэггүй найз гэж шүү. Чи бодит хүм мөн үү гэж авсаа өдөөсөн. Мөн намайг Ирина гэдгүү би өөр нэртэй. Би Белорусын чинэл гайл явах манай гэр бүр амар том хэрэгээс болоод асуудалд орсон. Одоо миний ардаас алах гэд хайж байгаа болохоор би дүрээ хувирга зогтож аваад бас нэг гажиг нөхөртөө таарцсан. Тэр нэг цүнх солилцоод байсан эвгүй гаруудын цүнхийг олоод авцсан. Бараг хүүхдээ энэ цүнхээр баруун зүүнээрээ солилцсон гэж цагдаанараас зугатаад божигнсан олон хүмүүс тунд уусаал нуугдж тоглож байгаад нэг өдөрлөгөө өрөөнд орж ирээд жоохон амс хийлээ. Ер нь би өмнөх амьдралаа санаад байдаг болохоор нэг юм уудаг юм. Айгуул би хүүхдээ авчрахгүй яах вэ? Тэдний зөвбөл яана гэсэн чинь шааж байгаа маа. Манай хуучин найз залуу намайг бас хийгээгүй юм хийсэн болгон шахсаар байгаад бүр сүулдэ би итгэдэг өвчтэй болцсон байлаа. Тэрнтэй л адилхан. Энэ болт чамайг муухай зүйлээс хамгаална гэхэд. Стапон ажилтаа өжиж буу халаа шагаад байх ёо. Зя. Миний хоёр дуу гуцаж бай. Цаашаа үргэлжлүүлье. Ийм цүнх харлаа. Эзэн нь нэрээ хэлээд аваарай гэд байрны группээр зар оруулсан байсан чинь нэг хүн өтөр төргөө уулзъягээд дотор явхаараа бариг идэх гээд байхаар нь дээврээр шааж үзлээ. Болж шүү. Баахан хүнтэй олонний газар салаа суудсан. Нэг залуу өрснөө дотор нь хар дамжтай цүнхийг өгчүүц. Би өвгч нь хаануугаа хайлцсан энэ төр гэж унжигаад байхаар нь за чи инженер хүн юм бол надад энэ газрын дотоод сүлжээр орох нууцыг олж иг. Би тэгвэл цүнхийг ч өгнө гэд тохиролцлоо. Байжгаад 0 дуулцахаар болоо сууж байсан чинь нөгөө сагалтай нөхөр хоол идэх гээд хүүхэдтэйгээ ороод ирж шүү. Гэнтхэн бүх камер сигналгүй болоод цагийн дотор бүх ажлаа амжуулаарай гэж газрын зураг тохиргоог нь тааруулсан түлхүүр хоёр өгөөс хариуд нь нэг шанаадаа шаад юм да. Энэ бүр хүн зохихын донтой хоёр өгөө. Тавхаагаараа газар алгацсаар байгаад нөгөө хар цагдаагийн өрөөнд ороод ирсэн. Ухаж болох бүх юмыг нь ухаа шааж байтал. Харин өөртөө чааталж байсан мэйлнүүд нь хадгалаастай. Хүрээд ирээч мөрөөч гэж чааталсан хүн энэ байж таардаг. Тэр мэйл нэг үл таних хүүхэн рүү форвард хийцэн. Өөрт нэг учир битүүлэг мэйл ирж байхад нь тоохгүй хайцсан байсан чинь мань сахалтай нөхрийн бичлэг байж. Тэгсэн биз та. Энэ сахалтай хүн чинь хүүхнийг дуудаж авчираад одж байгаад нухах зоригтой байсныг цэрэг цагдаагаар явсан буруу гарын нөхөр байж. Тэрнтэй юмэрээ суугаад байгаа хүнийг хардаа гэсэн харагддаггүй. За эсэсгээд явуулъя гэд гялс нөгөө бичлэгээ хуулж аваад нөхрийг нэг шаачаа зугтдаг юм байна. Зугтахгүй гიშхгүй өөрөө газар бараг үлдсэнгүй. Та зар нь гараад дээвэр дээр нь гарцсан. Нөгөө эсэс нь ирэхээр нь харсан чинь Афганд алалцаж явахад нь бараг л үгцэн байсан эсрэг талын дайсны гар байдаг юм байна. Харснаа буцаад явах хэрэгтэй байна гэж шат. Хуцаад байгаа чи. Одоо очивол асуулна штэ хоёулаа гэд уучраач мэдэхгүй мань хийж гайхаад ардаас нь юу ч гэсэн дагаад явлаа шүү. Мэйл зээл хамаг юмаа ухуулснаа мэдээд ёрын авгааг олж авна гэж шийднэ мань нэр. Нөгөө хоёр нь тэгсэн агуулгах дотор дахиад орцсон. Эндээс гардаг ачаанд чи суугаад эсэм минь зайлж үз. Би эндх булангараа өөрөө зохицуулна. Чи хангалттай над тус бол. Одоо миний амьдралаас тонилж үз. Хөөрхөн шүү гэж хүмүүсийг саатуулж ингээд машин тэрэг хулгай шаага зогтож бай хооронд нь нөгөөх нь ашгүй ачааны машин руу огол үсрээд орчлоо. Чөтгөр аваг. Машинтайгаа холбороод унчаар нь буудуулж өгөхөөс өмнө зогтаад эцэс төгсгөлгүй эр хүүснүүдтэй чинхэн эрэмээ үзэлцэж зогсоо зайгүй батралцаж авалцаж одоо юу гэдэг бамбиралдаж гамбиралдаж нэг юм амьсгаа авъя гэсэн чи балаа настай гарч ирснээ усан чивүүлэх гэж үзэж шүү.
худлаа живцэн дүр үзүүлж сэлээ зугтж гараад бястаг бүр байхгүй болсон балбаад хүүг минь гаргаж өг харацаа гэд буу тулгаж байгаад ашхүүнийг амар нь хүүн амьд байгаа гэдгийг хэлүүлж мэддэг юм. Бид нар руу дайрсан бистата чи бас хамсаатай бидтэй. Яг гэж энэ бүгдийг хийсэн харлаа ланчиг бай хуцалгүй хүүхэд гаргаж өг гэсэн чинь манай хүмүүс одоохон аваад ирнэ энэ төр гэл. Ста дараад байхаар нэг цэвэрлэгчийн хувцолоо шаачаад нөгөө нэг өрөөр нь орох гээд төөрдөг байшин шиг тэнүүчилж нэг өрөөнд ороод юу ч найруулад байгаа юм. Найрка хийгээ сууж байгаад май гал тавиад дэлбэлчтэй. 9 шидэн бүрдсэн бүр тесрэх бөмбөг зохион бүтээч энэ төр гард орох материалаар шүүд. Тэгээд явж байгаад нөгөө сагалтын хүүхдийн байгаа өрөөг олж аваад хамт сима сексхэрүүсэ дарима алтан загас гэж шааж байсан чи аав нэрээ сандарцсан бүр охиныг нь яаж ч юм блэ гэд. Үнэхээр ингэж хариу барихгүй лайтай гүлэг угаасаа хүүхдийг нь гаргаж өгөхгүй шантаашлаа шаагаад дугццэг мааш юмсан та. Тийм хэцүү царайлаад байхаарнаа хүүхдийнх нь өрөөнд ороод нам суучихгүй яхавд. Адилтай бол адилтай. Хүүхд авчирл угаасаа гарахгүйлаа. Гүрийж угаад хүүгээ олж аваад энэ жатгарлаас гарна. Ухааны бодоод байж байсан хөөхөн охин бүр даарч марцсан байхаар бас алин жаахан мамуг гэд хүнжлөөр хучаад эхийн сэргэл үнэтүүлээд байж байсан чинь нөгөө бас нэг балиар авгаа байсан да. Тэр ирсэн. Хив болоод байгаа юм бэ гэхээр наад сахалтай стач урагч авилгал авч эсрэг талд хүчин зүтгэсэн 8 хүний амнасыг бүрлгсэн хогийн хулгайч гэд хэлээ ажил. Нөгөөх нь бүр ялаам юу гинэ энэ бүхий хамаргүй байла гэд оюуг цаашаа хой. Мөчөг тавихгүй байхаар нь ярихчгүйгээд гүрийгээд ирээ суучлаа шүү. За хүүхдийг чинь өгье. Гэхээр заа маа гэд нөгөө охинд гаргах штеп байна. Тэгээд өөрөө гарахгүй. Нөгөө сахалтыг оруулж ирж байгаад нүрээ харж ярих гэсэн юм байна. Миний хүүхдийг ээжд минь хөргөж өгнө гэж амлаа. Бид хоёрыг эндээс яваал гэсэн чи гүйлэгч барьж аваа шидчихдээ. Би чамайг өстө ийм чанга юм гэж мэдсэнгүй. Тэгсэн хой энэ өрөөнд орж ирэх хүртэлх бүх үйл ажиллагааг алсаас ажиглаад контролдож байсан байвал яах вэ? Бозор булаа хэрэгэ нуун дарагдуулахын тулд хүүг нь хулгайлаад болоогүй маний мэгтэн гэзрөө буудаа шаасан. Тэгснээ өөрөө тэр хүүхэнд буудуулсан болж үжиглээд өрөөнөөс хохирогчийн дүртэй гарч энэ. Яа ярч хагүйг. Афганд тусгай ажиллагаа гүйцэлдүүлж яваад бас яг буудуулаад манараад байжсэн төвхтэй юм байна. Нөхөр нь самт байсан. Тэгээд нүдэн дээр нь буудуулаад алуулчихжээ л дээ зайлуул. Тэрийгээ бас нүдэндээ хараад бүр хажуудаа байгаагаар харж мараад хэцүүддэг юм оо. Тэгээд яг амьдралд бууж өгөх гээд байж басна. Ер шааша гэд арай ч очоод нөгөө хүүхдийн жижигхэн гар утсыг олж аваад ядаж байхад гадаан дэлбэлэгчүүд зоогоод хүүхнийг бүр гаргаж ирж байгаад алах санаатай. Тэр жижиг утсан дээр гөлгийн хамаг яриаг бичээд авцсан байж азар. Яста яг үхтгийн даваан дээр хаалга онгойлгоод бузар яриаг захирал хүүхэнд сонсгоод амждаг юм. Нөгөө баруун гар хар залуу байдал биштэй дэрэнгүүд хомгүй зогтож энэ тэр. За байдал ойлгомжтой. Сахалтай залуугаасаа баригдах нь батууллаа. Их чухал харин жаахан хэцүүхэн. Бараг сэхэнд орох гэдэг юм ааш. Ашгүй цагдаа нар хүүг нь хайж бүр шкафны арын өрөөнөөс олоод ээжд нь авчирсан байдаг юм аа. Ингээд бүх зүйл байрандаа орж ста ихч элдэв сэтгэл зүйн асуудлаасаа ангижрах замдаа бас ороод хүүтэйгээ жаргалтай тайван амьдэрдэг юм аа хөө. Бошхүүгийн үлгэр ингээд дууслаа. Баяртай хайртууд минь дараа уулзъя.